хүүхдүүдээ энэ удаа та бүхэндээ шидтэн Читто гэдэг охины тухай үлгэрийг ярьж өгөх болно. Эртээ урдын цагт Читто хэмээх бяцхан шидтэн охин амьдран суудаг байжээ. Тэгээд Читто маань чулууг торт болгож хувирах дасгалыг өдөр бүр хийдэг ч гэлээ нэг ч удаа амжилттай хийж үзээгүй юм гин. Гэсэн ч би хийсээр байх болно гэжээ. Яагаад гэвэл би маргааш миний хамгийн анхны шидтний шалгалт болох юм. Би тэр шалгалтанд тэнцэх юм бол ийм малгайтай олно. Харин дараагийнхаа шалгалтанд тэнцэх юм бол гуталтай олно. Түүний дараагийн шалгалтанд тэнцэх юм бол шидтний нөмөртэй олно. Харин дараагийнхаа шалгалтанд тэнцэх юм бол шүүртэй олно. Түүний дараагийн шалгалтандаа тэнцэх юм бол би сарсан баг байхаа авах юм. Харин сүүлийнхээ шалгалтанд тэнцэх юм бол ийм эмгэн хумс авах юм. Хамгийн эцсийн шалгалтандаа тэнцэх юм бол би маш мундаг шидтэн болоод дэлхийг тойрон аялаад хүмүүст туслаад харин зарим хүмүүсийг нь айлгадаг чадварлаг шидтэн болох учраас би өдөр бүр дасгалаа давцаар байдаг юм аа гэж гин. Ингээд охин хараахан чулууг торт болгож сураагүй ч гэсэн дасгалаа хийсээр байлаа. Охин дасгалаа хийх болгондоо хийхээ өмнө бясалгадаг байлаа. Ингээд нүдэ анаад би бол шидтний охин Читто, би бол шидтний охин Читто, би бол шидтний охин Читто гэд хамаг хүчээ сэтгэл дотроо хоригдлуулж агаад гэд уртаа амьсгаа аваад ингээд гэд хувирхсчихэд нэргэлсэн их чимээ гараад ингээ хартал юун торт мантай сонин зунгаарсан юм болчлоо. Дахиад алдчихлаа гэд охин гэсэн ч гэсэн дахиад оролдох болно гэд гэж ингэсэн чинь дахиад пис гэж нэргэлсэн их чимээ гараад буцаад харсан чинь дахиад болоогүй. Ингээд охин дахиад болсонгүй дахиад оролдоод үтнэ гэд пис гэж ингэсэн чинь дахиад нөргөлсөн их чимээ тоос шорооны дараа харсан чинь дахиад жижигхэн чулуунууд болчих. Хараал болоогүй байна да. Олон удаа давтаад байхаар түгшээд идэг болчихжээ. Одоо чадах болох болов гэж түгшээд байх юм а. Яадгийн бэлээ гэсэн чинь хөөхөн хармуур нэрснэ. Ингэж. Тэгээд алан дахин хийсээр байхад чадахгүй байгаа бол сайн амраад унтах хэрэгтэй. Тэгээд маргааш өглөө дахиад давтаад үзье. Чи хангалагтай давтсан болохоор одоо амрах хэрэгтэй гэж муурн хэлжээ. Ингээд охин тийм шүү. Чиний зөв амралт хэрэгтэй гэд унтахаар шийдлээ. Ийхүү маргааш өглөө болоод охин шидтний шалгалт руугаа явлаа. Өмнө нь шидээ үзүүлэхээ өмнө дотроо бясалгаад намуухнаар би бол шидтний охин Читто, би бол шидтний охин Читто, би бол шидтний охин Читто хэмээн залбирдаг байлаа. Гэтэл энэ удаа охин маш чанга дугаар би бол шидтний охин Читто, би бол шидтний охин Читто хэмээн дөө аялсаар шалгалтандаа хүрч ирлээ. Тэндээс охин маш алдартай шидтэн Статто гэдэг шидтнийг олж хараад ваа ямар гоё харагддаг юм бэ? Ийм мундаг шидтэн болчихвол мөн гоё хэмээн мөрөөдсөөр шалгалтныхаа танхимд суулран ирлээ. Ингээд охин шалгалтныхаа танхимд орж ирээд би бол шидтний охин Читто, би бол шидтний охин Читто, би бол шидтний охин Читто хэмээн дотроо бясалгаад тэгээд хамаг хүчээ хуримтлуулж агаад гэж шидээ үзүүлсэн чинь нэргэлсэн их чимээ гараад дараа нь хартал хэлбэр нь нэлээд сайжирсан байна. Өнгөн гэхдээ ягаад сайжраагүй байна? Би дахиад лалтчихлаа гэд толгоогоо
орхиод сууж идэл нөгөө алдартай шитгэн статунд хурч ирээд амсаж үзлээ. Тэгээд харахад торт болоогүй ч гэлээ. Амсаад үзвэл амт нь нэлээд сайжирсан байна. Сайхан амттай байна. Энэ бол миний дуртай амт гэлээ. Гэтэл охин дараа нь нэрээ би чинь олон удаа давтаж үзснээс нэг ч удаа амталж үзээгүй юм байна шүү дээ гэд тортоо хап гэд амсаж үзлээ. Гэсэн "Ваа! Нэрээ гоё амттай байна." гэж боджээ. Ингээд би хэдий шалгалтандаа тэнцээгүй ч гэсэн миний дэвтэрэндээ намайг тамга дарж өгсөн ийм гоё 5 хошуутай тамга дарж өгөөд тэнцээгүй ч гэсэн чамаа дараагийнхаа шалгалтанд тэнцэнэ гэдэгт чинь итгэж байна хэмээн 5 хошууд дарж өгсөн. Энэ байхад хангалттай шүү дээ. Би дараагийнхаа шалгалтандаа заавал тэнцэх болно. Би өөрөө хэлбэр төдийл хараад байж. Яг үнэндээ миний тортны амт маш гоё амттай торт би илэгдэж чадсан байна шүү дээ гэж өөрийгөө урамшуулад инээ далдан гэрлүүгээ алхаад явлаа. Энэхүү шигтэн охин минь дараагийнхаа шалгалтанд хичээгээрээ амжилт хүсье. Олон удаа оролдож үзчихэж хүн чаддаг болдог юм аа. Тийм учраас оролдлогоо хизээч битгий орхиорой хүүхдүүдээ. Заавал амжилтанд хүрэхийг хүсэж ивэл, онц дүн авахыг хүсэж ивэл давтлага бас дахин давтлах хэрэгтэй. Баяртай.